Залуу гишүүдийн төлөөлөл улсын хурал үндсөлийн нэмэлт өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болоод өргөдсөн улам олоодаа болсон гэдэг засгийн газарт улам илүү сайн хяналт тавихын дуг нь нэр. Тийм. Тэгэхээр энэ үргээс хайцангуй сайн гэж биелүүлж байгаа гишүүдийн манаас нэг гэж хувьдаа зөв хойгоо зөвс дүгндэг. Энэ бол ингээд та бүхнээс хэмжээрэй гэж байгаа тийм зөвхөн хол биш гэдэг бас ойлгох хэрэгтэй. Зингүй гишүүн гэдэг байна. Баярлалаа. Вау. Бүр яг энэ эндэр дээр гарч ирсэн чинь ялцчихгүй шууд сандрал мэдрэгдэж байна. Бас энэ дондоос хизээж би өмнө нь ийм тайзан дээр гарч ирж байгаагүй юм байна. Яг үнийг хэлэхэд өмнө анх сонгуульд нэр дэвшээд явж байхад намынхаа дэмжигч нартай ч юм уу. Эсвэл сонгуулийн сурчлагын үрээнд ингэж иргэдтэй уулзж ирсэн. Дараа нь бол ямар нэгэн арга хэмжээнд дээр ямар нэгэн хөтөлбөр зүйлсийг танилцуулахын хүрээнд иймэрхүү байдлаар иргэдтэй уулзж ирсэн. Гэхдээ миний хувьд л анх удаага хамгийн том органик ийм жагсаал дээр ирсэн байна. Тэгээд өнөөдөр та бүхнийхээ өмнө ингээд үг хэлээд зогсож байгаадаа маш их баяртай. Бас та бүхнийг маш ихээр хүндэж байна. Миний хувьд яг өнөө өглөө Брасел хотоос ирсэн. Тэгээд яг байхгүй байх хугацаанд энэ жагсаал маань бол ингэж яваад илүү их интернет орчноос л мэдээллүүдийг авч ирсэн. Тэгээд өнөөдөр чинь бүтэнсэ өдөр учраас бас яг хурж ирэл нэг жоохон нойр авчаад ганц бодсон юм бол ямар ч л байсан улс төрийн нөхцөл байдал явж болж исэн байна. Би энд байх ёстой хүн гэдгээл мэдэрч исэн би. Маш их залуучууд маань надлаг бичижсэн гишүүнээ одоо бид нар ингэж зэгсэж штэ дуу алга өрөхгүй мүү гарч ирж хэлэхгүй мүү гэд тэгээд их хурлын гишүүн болчиход бас сонирн байд юм байна. Өмнө нь бол надад юу ч бодогдохгүйгээр тийштэй бид нар энэ эсрэг байх хэвээр гараж ирсэн гэж боддог гэсэн. Тэгэд яалтчгүй их хурлын гишүүн болоод ирэхээр хүн зарим тохиолдолд илүү шаардлагагүй олон юм толгоомжтор бодогдож эхэлдэг юм байна. Одоо би хариуцлагатай байх хэвээр. Энийхэн дараа нь эсвэл бүр илүү муудчих үедээ гэдэг айдсч үед юм уу? Эсвэл энэ хиний тохиолдолд ямар өвдлүүд болоод байгаа юм бэ гэдэг. Тэгэд энэ эргэлзээ тэргэлзээнүүдээсээ болоод олон их хурлын гишүүд эсвэлтгүй хийдэм байх гэж харж байгаа. Тэгээд тэр нь надад ч гэсэн мэдрэгдэж байгаа зүйл. Би энд эрэхтэй бол хувь хүнийхээ хувьд та бүхний хэлж байгаа бүх зүйлсүүдтэй санал нэгдэж байгаа. Тэр улсын хурлын гишүүний хувьд бас байр суурь илэрхийлэх ёстой байх гэж бодож байна. Бид нар асаараа 20% бодлогыг батлаад асаараа 20% бодлогоор 8 жил явж байгаа. Ямар ч эдийн засгийн үндэслэлгүй ач холбогдлын дараалалгүй батлагдаж явсан ийм бодлогын баримтч. Үр дүнд нь бид нар эрчим хүчний яамнаас өндөр соёлын яамны төсөвтэй ийм ус болсон. Суманд нь тоггүй байхад бид нар соёлын төв бариад зогсож идэг ийм ус болсон. Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа мега төслүүд гэж ярьж байгаа бид нар метротой болон юу үйлчлэлээ маш олон юмнууд байгаа. Энэ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтөнд 2040 гэдэг хөтөлбөр дээр 243 их найд буюу 70 тэрбум долларыг 15 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэд ийм том цаас баримт бичгүүдийг бахархалтайгаар танилцуулаад явж байгаа. Биднийг цаасан дээр сайхан амьдруулаад сурчлаа. Тэр цаасыгаа нотлох маш олон тэзүү судлаач нар гээд эрдэмтэд, шинжнэр, инженерүүд гээд бүх хүмүүсүүдийг дотор нь оруулсан. Гэтэл бодит байдал дээр юу ч өөрчлөгдөв. Дараа жил бид нар утаагаа яаж өөрчлөх юм бэ гэхэд манай засгийн газарт бодит шийдэл байхгүй байгаа юм. Миний харж байгаагаар бас нэг том үнэхээр энэ засгийн газрын бодлоготой нийлж чадахгүй байгаа зүйл бол баялагын сан байгаа маа. Бид нар Норвегийн баялагын сан жишээ авч Монгол улс төр маань бас нэг том сантай болъё гэж ярьж байгаа. Гэтэл Норвеги улс маань авилгалын индексээрээ 5-т байдаг. Манай Монгол улс 114 ч гэсэн чинь. Хамгийн сонирхолтой нь яг энэ баялагын сантай адилхан санг Венецуэл улс бас байдаг. PDVSA гэж сан байгаа. Яг адилхан зориулалтаар бас энийг анх санааж илжсэн. Венецуэл улсын авилгалын индекс 180 улсаас 178-д байгаа. Миний харж байгаагаар л бид нар авилгалтайгаа тэмцэж чадаагүй байж ахиж их хэмжээний мөнгийг төр төвлөрүүлэх юм бол бид нар Венецуэл болоход л ойрхоцож чинь гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн бидний хамгийн том тэмцэх ёстой зүйл авилга юм аа. Энийг оюутны ерөнхий сайд өөрөө бас хийдэг. Гэтэл бодит үйлдэл маань гарч ирээгүй байгаа юм. Төрийн өмчт компаниудыг одоо байгаа 122 компани, орон нутгийн өмчт 475 компани гээд
маш олон өргөн зардалтай хизээч ашиг бүтээгдэггүй энэ компаниудыг бид нэр татан буулгаж дампууруулах ёстой маа. Өнөөдөр нэг ширхэгч төрийн өмч компани дампуураг байгаа шүү. Бид нар 22 яамдыг 9 яам болгох ёстой маа. Бид нар уул уурхай эрчим хүчний салбараа чөлөөлөх ёстой. Монгол улс бид бүхэн бодит орж байгаа орлого, бодит хөгжиж чадах, бидний дэлхийд нийлүүлэх салбаруудаа хөгжүүлж хөгжин гэдэгт би итгэж байгаа. Тийм учраас бидний дэлхийд нийлүүлэх маш том салбаруудыг чөлдөр болох тусгай жишүүрэл стандарт нэрийн дор бүгсэн энэ бүх асуудлуудыг байхгүй болох ёстой. Яагаад гэвэл төрийн дунд шатанд үүссэн эсвэл түү хийдэг энэ том давхрагаас бид нар салаагүй цагт авирал хизээж алга болохгүй. Тэр учраас ямар нэгэн дарагт гарын үсгийн зөвшөөрлөөр олгогддог тэр бүх зүйлсүүдийг бид нар байхгүй болох ёстой. Тэгжээж энэ авирал гэдэг үндсэн асуудлаасаа бид гарах ёстой маа. Эцсийн үгээр хэлэхэд өнөөдөр бид нар залуучуудын ор юм аа. Манай Монгол улс. Хамгийн гол зүйл бол залуусын дуу хоолой. Залуучууд хэрвээ дуурхай болох юм бол, залуучууд хэрвээ итгэл найдвараа алдах юм бол энэ улсад ирээдүй харагдах болно. Өнөөдөр гарч байгаа төр засгийн бодлого нь өөрөө залуучуудынхаа эсрэг, залуучуудынхаа хүсэл зорилгоос ухарсан байдалтай удаан үргэлжлэх юм бол бид бүхэн удаан тэсгүй. Жил болгон гадагшаа явж байгаа залуучууд өмнө нь ганцаараа байсан бол 1-2 жилийн зайтаагаар нэг амьдралаа босгочоод байрны мөнгө хийчихэд ирье гэдэг байсан бол өнөөдөр энд өмчтэй, байртай, машинтай хүмүүс бүх зүйлээ худалдаад гэр бүл үр хүүхдээ аваад явдаг болж байна. Энэ маш том аюул шүү манайхаа. Улс төрчид маш олон зүйлийг ярьж болно. Бас маш олон зүйл дээр хүмүүс таалагдах үг хэлж болох байх. Гэхдээ үйлдэл чухал гэж би өнөөдөр бодсон. Тэгэхээр засагчдынхаа гаргаж байгаа энэ зүйл бол гарын үсэг зурна гэдгээ бас өнөөдөр хэлье. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Монгол улс их чөлөөт эдийн засагтай чинэлэг улс болно гэдэгт би итгэдэг. Амархан